Дилаат нэвтрүүдгийн шинэ дугаараа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан өнөөдрийнхээ дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Ингээд өнөөдрийн хүндэт зочноо та бүхний өмнө урья. Барилга бот байгуулалтын сайд Баян Сэлэнгийг та бүхний өмнө урьж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг эмэгтэйчүүд маань эрхээ эдэлж бол маш сайхан тэмдэглэдэг. За эрчүүд маань ч гэсэн бас эмэгтэйчүүдийг маш сайхан бас баярлуулдаг, сэтгэл ханамжийг их өгдөг. Тэгэхээр маш олон мартын намныг тэмдэглэж байсан бах. Энэ дотроос мэдээж хүний сэтгэлд хамгийн сайхан үлдсэн, ээжигээ баярлуулж исэн, өөрөө хамгийн их баярлж исэн гэд тэр баяруудаас хаваалт. Тэгэхээр мартин намны баяр бол эмэгтэйчүүд бидний хүсэн хүлээсэн юм баяр байдаг. Тэгээд Мартин 8-ны баярыг бэлэг авахтаа гол нь ямар одоо биднэрт те сюрприз барихын гэр бүлийн хүмүүсээс, хайртай дотны хүмүүсээс за одоо ингээд бас тогтворжиж яваа үед бол үр хүүхдүүд томорч байгаа үед үр хүүхдүүдээс бас ямар бэлэг барих нь уу гэд за 10 жилийн сурагч байхад бол ангийн хүүгүүд охтуудаа баярлуулдаг гэсэн бол оюутан болоод ирэх үед оюутан ангийн найзууд бас баярлдаг, хэсэг бүлгэрээ нийлдэг, баяраа тэмдэглэдэг байсан. Тэгээ миний хувьд бол нэг гэр бүлийн хүрээндч тэр юм уу нэг одоо уламжлал болгон тэмдэглээд байдгүй. Өөрөө баярлах гэхээс илүү сүүлийн одоо 10 гаруй жилд ээжигээ илүү баярлуулах гэж хичээдэг болсон. Хамгийн их одоо таны сэтгэлд үлдсэн ээжийг үнэхээр гайхалтайгаар баярлуулж чадлаа шүү гэж ингээд өөрөө бахархаж байсан сэтгэл хэвтэй байсан болоо. За яг ээжигээ яг тэгээ баярлаад ээжүүд бол тэгэл хөөрхий хүүхдүүд нь яаж л хүндэтгэн тий тэр хэмжээгээр л одоо урам авч баярлдаг улсууд шүү дээ. Тэгээд ээжүүдийнхээ одоо сэтгэлийг хантал одоо баярлуулна гэж бол бидэнд бол байхгүй тий. Хүн болж төрсэн хүн бол ихийнхээ ачиг бол хизээж хариулж явахгүй, дийлэхгүй явсаар байгаа л өнгөрөөдөг гэж байгаа. Тэгэхээр ээжигээ нэх сэтгэлийн хантал баярлуулсан гэхээс илүү болж өгвөл одоо заавал баяр ёстой гэлгүйгээр баярлуулж л байх юмсан гэж боддог. Тэгээд ажлын цаг зав янз бүрийн одоо шалтгаанаас болоод бас миний өөрийн эрхэлж байгаа ажилтай холбоотой ээжүүд бас ингээд хүүхдүүдийнхээ төлөө санаа зовдөг тэр л нэгэн адил ээж манаас орой очиход түгшсэн, сандарсан, зарим үед бас охинороо бахархсан ингээд сууж байдаг. Тэгээд тийм учраас бид бол аль болох боломж гарч л байвал ээжигээ баярлуулах хэрэгтэй. Тэгээд би бол хүмүүстэй би одоо ээжигээ нэг айхтар сайн баярлуулж чадахгүй нэ ээжтэй халамж тавьж чадахгүй байна гэл найз нөхдөөгөө ингээд хуучилж явах үедээ ярьдаг л да. Тэгэхээр манай найзуудын хувьд бол ээжигээ миний найз бол хамгийн сайн баярлуулж байгаа охин шүү дээ гэж ярьдаг. Тэгэхээр өдий хэмжээний бас төрийн өндөрлөгт одоо энэ өндөр албан тушаалд ингээд хүрсэн хүний хувьд бол ээж бол баярлж л байгаа бас давхар бас хариуцлагыг давхар өөрөлдсөж л байгаа гэж бодож байгаа. За тэгээд эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрөөр нь ямар үйл ажиллагаа зохион байгуулагддаг юм болоо? Монгол улсын одоо эмэгтэйчүүдийн эрх маань хэрхэн хамгаалагдаж чадж байгаа вэ? Энийг одоо хэрвээ энэ эрх маань зөрчигдөж байгаа тохиолдолд шийдвэр гаргах төвшний хүмүүст нь уламжилдаг. Тэгээд тодорхой хэмжээний одоо хурал цуглаан зохион байгуулдаг, шийдвэрүүд гаргадаг, түүнийгээ уламжилдаг. Ийм болж одоо хүрээгээ улам өргөжж тэлж байгаа. Ялангуяа илүү хүний эмэгтэйчүүдийн эрх тал руугаа хандсан үйл ажиллагаануудыг явуулж байдаг. 76 гишүүн дотор цөөхөн хитгэн эмэгтэй гишүүн байдаг. Тэгэхээр 11 эмэгтэй. Баяруудыг хамтран тэмдэглэдэг болоо гэж бодож байна. Хамтын шийдвэрүүд нь бас их хүчтэй одоо хэрэгжээд явж гин л та. Тэгэхээр баяраа яаж тэмдэглэх юм бол энэ жилийн одоо яг энэ өдрүүдэд тэмдэглэх төлөвлөгөө гарсан болоо. Тэгэхээр үнэхээр тийм улсын хурлын 76 гишүүний 11 эмэгтэй. Тэгээ 11 эмэгтэй бол өнгөрсөн одоо энэ жил одоо 4 жилдээ орж байгаа. 4 жил одоо Мартин 8-ны арга хэмжээг бол энэ олон улсын эрхийг хамгаалах өдрийн баяраа хамтдаа тэмдэглэж хараахан амжаагүй чадаагүй яваа. Яагаад гэвэл энэ хугацаанд бас чуулганы завсарлагын хугацаанд энэ арга хэмжээ маань болдог. Тэгэхээр зэрэг тодорхой өөрсдийн сонгогдож гарсан тойргууд дээр эмэгтэйчүүдтэйгээ уулзалт зохион байгуулах, намынхаа төлөөллийн эмэгтэйчүүдийнхээ санал бодлыг сонсох, тодорхой арга хэмжээнүүдэд урилгаар оролцох зэрэг үйл явдлуудад бол оролцоод явж идэг.
Ер нь бол эмэгтэйчүүдийн манай 11 эмэгтэй гишүүдийн хувьд бол бид өөр намын төлөөлөлтөө ч гэсэн өнөөдөр бол би биенийхээ сэтгэл зүрхийг сайн ойлгодог. Ямар тохиолдолд бол бид нэр одоо энээс одоо энэ хайрцагнаас давсан зүйл ярихгүй байх уу гэдгээ бас тохирсон. Хин хинийхээ үзэл бодол руу нэг одоо дайрсан, өнгөсөн тийм зүйлийг бол аль болох тойрч гарахыг хичээдэг. Тэгээд гэхдээ бид бол хамтын шийдвэр ямар нэгэн одоо шийдвэр гаргах нэгдсэн тохиолдолд бол тэр шийдвэрийнхээ араас бас зоригтой тууштай бас явдаг нь энэ эмэгтэйчүүд бид нэр бол нийлээд бас ажил хийж чаддсан байна. Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл байх ёстой байна. Эмэгтэйчүүд гэдэг шийдвэр гаргах төвшөндөө оролцох ёстой байна. Тэдний оролцоо энэ эрэгтэйчүүдийн дунд байх ёстой байна. Тэгээд эмэгтэйчүүд дараагийн одоо эмэгтэйчүүдийг гарч ирэх үүд хаалгыг бид бас нээж өгөх ёстой байна гэж бодож бид нар чин зүрх сэтгэлээсээ хамтарч ажилладаг. Тэгээ үнэхээр би энэ одоо сайхан завшааныг ашиглаад энэ сайхан баярт өдрөөр би тэр хамтарч ажиллаж байгаа 10 эмэгтэйдээ хайртай шүү. Та нараараа бас бахархдаг шүү. Бид бас өнөөдрийг хүртэл хамтарч хийсэн ажлууд маань үр дүнтэй байсан шүү гэж хэлмээр байна. Таны хувьд яг одоо сайд улс төрч гэдэг одоо дүрээрээ ерөнхийдөө нэвтрүүлэгт оролцож байна л та. Тэгэхээр таны хувьд маш олон дүр байгаа. Ээж гэдэг дүр байна, охин гэдэг дүр байна, хань гэдэг дүр байна. Мэдээж бас найз гэдэг амьдралд маш олон дүрүүд байгаа. Энэ дүрүүдээс яг таны одоо хамгийн сайн арт түмэн таньж байгаа дүр бол яг улс төрч сайд гэдэг дүрээр нь таньж байна. Тэгэхээр та бас энэ дүрүүдтэй бүгдэндээ л хайртай байх л та. Гэхдээ аль дүрдээс илүү хайртай вэ? За яг ингээд асуулт асууж байгаа хооронд ингээл тархин дотор ингээл бодогдоод тэгээ зурс гэл ингээд нүдний өмнөөр жирэлзээд ингээл явж байна л да. Тэгэхээр хамгийн сайхан дүр бол аав ээжээ охин байх дүр л хамгийн би хайртай дүр маань юм байна л гэд ингээд хэлэхэд миний хүртэл сэтгэл ингээд хөдөлж шүү дээ. Тэгээд аав ээжтэй ер нь бол охин нь байх, хүүхэд нь байх бол энэ бол хамгийн аз жаргалтай байдаг. Хүн бол эцэг эхтэйгээ байхдаа хамгийн аз жаргалтай, хамгийн баян байдсан байна гэж би бас аавыгаа алдсан цагаас хойш ойлгож ингэж ээжигээ баярлуулъя гэж бодож тэгээ яваа юм аа. Тэгээд би чинь бас хоёр ээжтэй хүн тий. Ганцхан миний ээж биш, бас миний ханы ээж бас байгаа. Тэгэхээр хоёр ээжигээ бас л өмнөх одоо жишгээр баярлуулъя гэж бодож байна. Мэдээж яг хэрэгцээтэй зүйлийг авч өгөх юмсан гэж бодож байгаа. За тэгээд хамтдаа нэг сайхан халуун хоол идэх юмсан гэж бодож байна. Хүүхдийн охины үргийг л гүйцэтгэн л гэж бодож байна. Мэдээж гэр бүлийн хувьд бол хань ижил маань тодорхой бэлдэх юм байгаа л байлгүй, найз нөхдөд хувьд байгаа л байлгүй. Тэрийг бол таашгүй тий. Тэгээд ээжигээ л баярлуулъя. Бас хамтран ажиллаж байгаа энэ халуун тоогонд чанагдаж байгаа эмэгтэйчүүдээ баярлуулах юмсан гэж бодож хэд хэдэн ажлуудыг төлөвлөж байна. Тэгээд бүтэмжтэй болох байх гэдэгт эргэлзэхгүй байна. Хөдөлгөө гэж үсэн. Эхээс тавуулаа тэгээд айлын баг нь. Тэгээс яа харахгүй ээж аав их охин л юм айлын баг эрхэлдэггүй байх. Ээж аавдаа эрхэлдэггүй хүн гэж хаана байх вэ те? Тэр чинь эргээгээд энэ бол хүний амьдралын одоо төгсгөл хүртэл бодогдож хизээч мартагддаггүй зүйл бол тэр л байх гэж би боддог. Ээж аавдаа эрхэлнэ. Би эрхлэхдээ би зөв эрхэлдэг байсан гэж боддгийн. Тэгээд яагаад гэвэл магтуулах дуртай. Тэгээд ээж аавыгаа эргэтэн сайхан хоолыг хийгээл тавьсан. Тэгээд би чи 3 эрэгтэйгийн хувцсыг угаадаг. Аав 2 ахыхаа хувцсыг угаагаал. Тэгээд гэр орныхаа цаа хэрэглэл хамаг юм угаагаал. Тэгээд ингээд хитсэн дээр тогтчдаг. Тэгэл нөгөө аав ээж маань нэр нь өвлийн өдөнд бол хөлтөлнө тий. Зуны халуунд бол бурцуултал нь гадаа байлгаж. Тэгэл ороод ирэхдээ тэр нь ингээл хашаа ороон цэвэрхэн. Ер нь хагас бүтэн сайн болгонд хашаа шүрддэг. Ажилтаа хүүхдээсэн. Тэгээд ээж аав маань төдий хэмжээгээр үнэлж бас намайг хайрладаг. Тэгтээ хүмүүс бас тийм айлын баг бол үнэхээр хэрсүүжсэн гэж. Хэрсүүждэг нь тэр бол амьдрал ахгүй юу. Тэгээд ах нар ерөөсөө ингээд баг хүүхэд ер нь ойролцоо гарсан ах дүү нэр хамгийн баг нь шинэ хувцас өмсдгөө гэж ярьдаг байсан шүү дээ. Том л шинэ хувцас өмсөн. Тэгээд дараагаас нь ингээд
шилжээл хувцас нь явна баг дээр очиод тэгээд нэг дуусна. Тэгчээд л дахиад дээрээс нь орж ирдэг тийм. Тэгэхээр зэрэг энэ бол мэдээж ах шиг дүү шиг тэгэл нөгөө ахын сургаалгалт гэдэг чи зүйл сайхан зөөр цэцөөгчч тэр байна. Тэгэл ерөөсөө тим юм хий гэдэг ингээд ерөөсөө даалгавар шүү дээ. Тэр бол чиглэл даалгавар тэрийг хийх ёстой. Би ингээд ор хураахад манай ах орж ирэл миний хураасаа орыг голдог. Хуу татаж аваад дахиад өөрөө яадаг. Тэгэл маргааш хуулуулганд бол дахиад сайхан янзалдаг тийм байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ чи ажил үсттэй тий. Таныг яг галзуу тэмцэгч Баян Сэлэн гэдгээр нь хүмүүс андахгүй сайн мэднэ. Тэгэхээр яг таны тэр дайчин зан чанарыг хинээс өвлөгдсөн бэ? Тэгээд та хайртай аавынхаа гал голомтыг яг одоо хэрхэн үргэлжлүүлж байгаа вэ гэдгийг мэдхийг хүсэж байна. Тийм га. Сүүлийнх нь асуултаас хариулахад одоо хүртэл аав ээжтэйгээ хамт амьдардаг байсан аав маань өнгөрсөн гэж би сайхан хэлсэн. Тэгээд одоо ээжтэйгээ цуг амьдарч байна. Яг гал голомт дээр чиглэлтэй дүрхтэй амьдарч байна. Тэгээд яг аав ээжийнхээ гал голомтыг баг хүүн уулна өвлөж явах ёстой гэж манай монголчууд бас уламжлалтай монголчуудын маань гисэн эдээ боловч өнөөдөр бас үр хүүхд охин хүүхд нь өвлөж явж байгаа зүйл бишгүүдээ л байгаа. Энэ бол амьдрал дээр бодит зүйл. Тэгээд яг энэ зан чанарын хувьд бол манай би ганцхан надад байгаа юм биш. Яг би нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгслэр илүү олон ингээ гарч танигдсан учраас миний хийж байгаа үйл ажиллагаа илүү олон түмэнд ингээд нээлттэй байсан. Тэгэл нэг шүүх цагдаа гээл тий баримтлагдсан, саатуулагдсан гээл өсөлтөн энэ төр зарласан гээл тэгэхээр чин зэрэг яг нөгөө илүү олон танигдаад байгаа байхгүй. Түүнээс биш ийм зан чанартай над шиг хүмүүс бол манай тэр чигээр манай Монголын эмэгтэйчүүд шүү дээ. Хамгийн гол нь тэд нар маань өөрийнхөө өрх гэртээ тулгамдж байгаа асуудлыг хийхдээ ямар хэвлэл мэдээдэр гараад ийм асуудал тулгамдж яах гэлтэй байж тээ. Тэгэл хийж байгаа ажил төрөлтэй холбоотой асуудал гарах юм бол тэгээд бас явуултай биш. Төдийлөн тэдэнд бас ингээд улс төрийн одоо энэ хэмжээнд оролцоод явах тийм боломж байхгүй байгаа учраас л илүү хаалттай байдаг байх гэж би боддгийн. Түүнээсээ өнөөдрийн одоо энэ Монголын нийгмийн энэ байдлыг харах юм бол өрх гэрийн байдлыг харах юм бол энд бол эмэгтэйчүүд бол гол ачаа нур тэг хүнд хүчрийг нуруундаа өөрөөд ингээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр би бол эмэгтэйчүүд болгонд маань ийм одоо зан чанар байгаа. Ил болоогүй ч гэсэн сэтгэлийнхэн цаана бол нуугдж байгаа л гэж би хувьдаа боддгийн. Ер нь бол Монголд өрх толгойлсон эмэгтэйчүүд маш их байна. Ар гэрээ авч явж байгаа. Тэгэхээр тэр эмэгтэйчүүд одоо юу гэдэг чинь хэн нэгэнд буруу тоххыг хүсдэг. Зарим нэг нь бол өөрөөсөө хайхыг хүсдэг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэдгийг бол та түрүүн хэлсэнтэй баярлаж ингээд өнгөрөх биш. Бас ямар нэгэн үйл ажиллагаа тэдэнд зориулсан үйл ажиллагаа хийх юм бол мэдээж тэр хүмүүс маш их баярлах байх гэж бодож байна. Гэхдээ өнөөдөр эмэгтэйчүүдийн баяр, эмэгтэйчүүдийн энэ том сэдвээс илүү энгийн зүйл одоо ярьж, энгийн зүйл дээр ерөнхийдөө бас баярлаасаа гэж хүсэж байна л та. Тэгэхээр таны хувьд мэдээж хамгийн анхны Мартин 8-ны одоо бэлэг гэдэг ч юм уу хин өгчээ, ямар бэлэг өгчээ, тухайн үед өгөхөд одоо ямар санагдчихэ гэдгийг сонирхмаар байна л та. Тийм. Тэгэхээр намайг 10 жил яг төгсөж явах үед яг зах зээл эд гарчээс зах зээл рүү шилжижээс 91 оны үе шүү дээ. Тэгээд бид бол тухайн үед бол манай үе тэнгийнхэн бол илүү бас энэ нийгмийн хүнд хүчрийг нуруундаа өөрч байгаа гэж би бас боддгийн. Яагаад гэвэл яг тухайн үед яг ингээд сургууль төгсгöd нөгөө сургуулийн одоо юу байдаггүй. Хуучин бол одоо сургуулийн томилолт одоо юу авдаг байсан шүү дээ. Тэгээд тийм зүйл байхгүй болсон. Оюутны стипенд байхгүй болсон. Тэгээд сургуульд суугаагүй бол ямар нэгэн ажил хийхгүй бол тий хэцүү болоод идэг. Тэгээд ихэнх нь ингээд бизнес эрхлээ явцсан. Тэгээд тухайн үед бол 10 жилд бол социализмын үе байсан болохоор бид нар нэг төгрөгөнд 2 ширхэг ногоон айлам 4 ширхэг ийм 9 төгрөгийн чихэр авч иддэг байсан байхгүй. Тэгэхээр бид нэр тэр хэмжээндээ л баярлагдсан. Хөвгүүд маань бол мэдээж тэгээд нэг алим жимсээр л баярлуулдаг байсан. Яг сургууль төгсөөд ингээд ирэхлээр зэрэг одоо яг тийм их гоё бэлэг гэд ингээд одоо яг энэ тулгамдсан үед бол
хилчгээр зүйл олж гарахгүй л байна да. Алин бичээн л яг тэр үед бол хүүхдүүд ингээл уутанд хийгээл цаасан уутанд хийгээл өгдөг тийм байсан. За тэмдэглэлийн дэвтэр бол авч ирсэн. Тийм тэгэхээр тэр болон хүүгүүдээс өгдөг байсан. Тий. Ангийн хүүгүүдээс тий. Одоо энэ сая тэгтггүй. Тэгээ яг тэр гэд хэлэхлээр бас бус нь өгчээсэн хүмүүсээс гомд штэ. Тэгэхээр ингээс 10 төгс хүртэл тэгэл хүүгүүд дандаа баярлуулдаг. Хүүгүүд баярлуулна. Эргээгээд бид нар бас хүүгүүдээ эрэгтэйчүүдийн баяраар баярлуулдаг тий. Нэг юм уламжлал баярт. Одоо харин их гоё болчихжээ энэ Мартин 8 шинэ жилийн арга хэмжээ эрэгтэйчүүдийн баяраар энэ монита гэл тэ. Тэгэл ингээд суулаад ингээд хүүхдүүд бидэг өгдөг. Энэ бол их гоё болж гэж би бас бодоод байна. Тэр чинь жинхэнэ сюрприз ахгүй. Хин таараасаа гэжсэн хүүхдэн таарахгүй бол гомдон. Тэр нь тааруул баярлан тэ. Хүүхдүүд бол тэр чинь одоо дан 10 жил гэхгүй албан байгууллагууд хоорондоо монита юм байна. Манай их хурал бас шинэ жилийнхээ баяраар монита бас явуулдаг. Тэгээд уламжлалтай. Тэгээ энэ жил би ганц төмөр сайдаас бэлэг авсан. Ямар бэлэг авсан? Ном авсан бас power back авсан. Бүх цаг үеийн эмэгтэйчүүд дэлгүүр хэсэг дуртай гэдэг яриаг судалгаагаар баталж, дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь ийм хоббитойг тогтоожээ. Харин тэд хэн нэгэнд бэлэг бэлтгэхээр дэлгүүр хэсэх, бэлэг авахтаа ч таатай ханддаг. Ингээд та бүхэнд өнгөрсөн жил ямар бэлгүүд дэлхийд даяар эрэлттэй байсныг сонирхуулъя. Нийт эмэгтэйчүүдийн 99% нь гэр бүлийнхэндээ, 89% нь найз нөхөддөө, 81% нь сэтгэлийг нь булаасан онцгойныг нь, 48% нь тэжээвэр амтандаа, 47% нь ажлын хамт олондоо, 37% нь тусалсан хүндээ, 29% нь багш болон шавнартаа, 23% нь хөршүүдтэй бэлэг өгсөн байна. Эмэгтэйчүүдийн 38% нь бэлгийг нь өөртөө буцаан бэлгэлэхэд дургүй байдаг бол 32% нь үрчийсэн болон зориултын баглаа бодолгүй байхад 10% нь бэлэн мөнгө бэлгэлэхэд дургүй байдаг байна. Эмэгтэйчүүдийн бэлгэнд хамгийн их сонгогдсон брэндүүдээс Нүр будалтаас Urban Decay 81%, хувцаснаас Victoria's Secret 82%, спорт хувцаснаас Nike 92%, электрон хэрэгслээс Apple 91%-аар бэлгүүдийг тэргүүлжээ. Та хэдэн хүүхэдтэй вэ? 2 хүүхэдтэй. 2 хүүхэдтэй хамгийн бага. Охин маань 7 дугаар анги байна. Одоо өөцөө дунд сургуулийн 7 дугаар анги. Хүү маань одоо өнгөрсөн жил сургуулаа төгсөөд Төмөр замын дээд сургуулийн ашиглалтын инженерийн анги төгссөн. Тэгээ сая цэрэгт яваасаа 2 сард халагдсан. Хүүхдүүдээс авчирсан хамгийн гоё бэлэг. Миний охин их сюрприз барьдаг юм л да. Одоо яг ингээд санагдчихлаа. Тэгээд ингээд дэрэн доор ч юм уу ингээд нэг хувц орой ирээд гэрийнхээ хувцсыг өмсдөг. Тэр хувцсан доор ч юм дотор юм зүрхэн хэлбэртэй улаан цаасан дээр ээжээ би танд хайртай шүү гэд хөрхөн бичсэн. Тэр зурвсан харагдаж байна. Ингээд шүлэг бас бичнэ. Миний охин ч бас дөрвөн мөртийн тэр холбоод багасаа л юм нэг хөрхөн авьяастай юм хийгээд тэгээ ээжтэй сюрприз барих гад байдгийн. Тэгээ хүү бол яг хөө тэгээ бүдүүн бараг ээж ирэхэд ээж гэрээ цэвэрлсэн таныг баярлуулна ингээд энэ л баяр тий. Энэ мэдчлэн баярлуулчихтал бид нэр баярлаа явчихж байгаа байхгүй. Тэрнээс бас юу яах вэ? Тэгсэн мөртлөө цаанаа бол найз охин мохин бас таалагдж байгаа охин мохин байвал тэрэндээ бас бэлэг өгнө штэ тий. Ээжтэй бол тэр хэмжээний. Тэгэхээр бид нар ер нь өөрийнхөө юмыг илүү хойшин тавиад тий ингээд ялангуяа эрчүүд тэгдэг юм биш үү гэж би бодоод байгаа штэ. Манай зочдоос бас маш их үлгэр дуурайл авж байгаа зочдтойгоо сонгодог. Тийм болохоор таны гоо сайхны бүтээгдэхүүн та ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэгэлдэг. За мөн та одоо улс төрч болсноос хойш маш их хослол цуглуулдаг болсон байх гэж бодож байна. Ялангуяа улс төрд байгаа эмэгтэйчүүд бид нар тэр улс төрийн алба хашаад ирэхлээр ямар үед ямар хувцс өмсгөө анх их хуралд ороход бид нарт бас энэ албан айлчлалын протокол, бие авч явах протокол энэ чи ордог байхгүй. Тэгэл ялангуяа эмэгтэйчүүд чинь бас бид нар чинь зарим үедээ хаанга явж байгаа цүнхнийхээ цахилгаанаар төркөгөө ураа ичдэг тий. Тэгэхээр зэрэг заавчгүй цүнхэн дотор нэг ширхэг илүү төркөө явж байгаа жишээтэй тий. Энэ бол соёл байгаа байхгүй. Тэгээ бид нар бас энэнд суралцах ёстой байдаг. Тэгээд эмэгтэйчүүдийн тэр одоо
хувцлалт дээр тэгэл бид нар чинь энгийн үед бол өөртөө хамгийн одоо зүг дуртай эвтэйхэн саад болохгүй тийм зүйлээ зүгэл гүйцэтгэг штэ. Тэгвэл бас хослуулаад энийг алга ирээ юм болохын тулд бас мэдээж юу юм. Гэтэ би надад аксессуарууд бол байдаг. Тэгээ айл олох хуцтайгаа тааруулъя гэдэг гэсэн хэдэ боловч ажил юунаас шалтгаалаад өглөө эрт босож чадахгүй жоохон цаг хоцроо босчих юм бол юун тэр эмэг бүгж солиод зөөх мөх тэр архиалгүй шүү дээ тийм учраас айл олох эвлүүлэх гэж хичээдэг. Гэхдээ одоо зарим үед бас тэмч боломж байхгүй. Би бас олон өнгийн дээлтэй тэгээд дээлээ айл олох тохируулж өмсөхийг хичээдэг. Тэгээд яг тэр олон дээл дотроос бас биеийн дэвтэйх өмсөхөд дэвтэйхэн дээл бас байна шүү дээ тийм тэгээд дээлээ тэгэл аль болохоос сольж өмсөөл. Хитэн дээлтэй гоё. Ингээд бас хитэн хослол байна. 30 гаруй одоо дээл байна. Тий. Тэгээ одоо тэр хэмжээндээ бас биеийнхээ энэ хэмжээг авч явахгүй бол тэр олон гоё дээлээ бас айтайхан дээлүүдээ чи олон жилийн өмнө хийлгсэн бас дээлүүд биш байгаа штэ. Зөвхөн их хурлын гишүүн болоод дээл хийлгэх биш. Өмнө нь надад дээл өмсдөг тийм цагаан сар баяр ёслоор өмсдөг байсан. Тэр дээлүүдээр нэмсэн тоо байхгүй. Дээлээ ур ундрах компани Алтан туяа гэдэг маш гоё уран хоёр охинтойгоо одоо энэ дээлний одоо бизнесийг зах зээлийг Монголоор сурталчлаад ажиллаж байгаа ийм сайхан эмэгтэйгээр аюулдаг. Мөн урт цагаан дээр одоо ойдог сайхан эгч нар байна. Тэгээд аюулдаг. Хослол бол одоо за тоож бол мэдхгүй. Тоож бол бас мэдхгүй. Тэгэхээр их юм шиг эмэгтэйчүүдийн хамгийн бас хүндрэлтэй асуудал чинь хувцлаад шүү дээ. Шүүгээ дөрөн хувцтай юм шиг мөртлөө өглөө ажилдаа яваад ингээл нэгтэр зэрэг өмсөх юм олдохгүй шүү дээ. Энэ бол би ганцаараа биш. Энэ бол яг эмэгтэйчүүдэд байдаг л асуудал. Тийм биш сайн юм шүү байна. Ингээд өчигдөр өмссөн хувцаа дахиад өмсөлтэй байж тээ. Ихтэйхэн санагдснаа өмсөд байхлаар бас хувцсгүй юм шиг харагдах гээд тээ. Гоо сайхан дээрээс нь бас биеийн галбараа яаж хадгалдаг? Би нэг хайхтар тийм брендийн гоо сайхны юугаар гоо сайхны салоноор үйлчлүүлдэг юм аа. Тэгээд бас нэг тийм бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй. Зөвхөн хамгийн одоо миний амьдралдаа сурсан зүйл бол хүт усаар нүрээ угаа. Хүүт усаар нүрээ угаа. Би ер нь халуун усаар нүрээ угааж үзээгүй. Хэрвээ усанд орох гэж байгаа бол төрүүлээд хүт усаар нэлээд сайн нүрээ угаадаг. Тэгээ усанд ордог. Тэгээд чигшүүлэгчтэй л тос байвал тэр түүнийг ингээд түрхдэг. Тэгээд Япон бүтээгдэхүүн илүү сайн юм болоо да гэж сүүлийн үеийнхээ одоо ингээд хэрэглээгээсээ харахад нэг брэнд байхгүй. Зүгээр яг амьдралын л зүгээр туршлага тэр бол хүүтэн усаар нүрээ угаа. Тэгээ шүн бол дандаа ер нь арьс арчилгааны хамгийн одоо сайн одоо тэр зөвлөгөө бол шөнийн тос түрхэх. Бид нар чинь нөгөө хуучин байхдаа бид одоо нэг 20-оос 28 30 хүртэл чинь ер нь бол шүн тэгж ярьдаг байсан шүү дээ. Бид нарт өгдөг зөвлөгөө их бүрхэг байж тэгэл тэр үед ингэж хэлдэг. Ер нь шүн бол хүний арьс амьсгалдаг учраас тос түрхэж болохгүй гэж. Тэгтэл шүн хамгийн сайн арьс арчилгаа явагддаг юм байна л да. Тэгэхээр нүүрэндээ тос түрхэж, шөнийн тосыг түрхэж унтчихвал арьс маш сайн амарч яадаг юм байна. Биеийн галбараа хадгалах нууцаасаа. За нэг хайхтар ирж шиг л асуулт байгаа. Өөр санаа зовчлоо. Ер нь бол эмэгтэйчүүдийн гол асуудал бол биеийн галбараа яаж одоо хадгалах вэ? Яаж одоо нэвгүй байх вэ гэдэг л байдаг. Энд чинь бас хэцүү асуулт тий. Энэ бид нар ч одоо ингээл идэл байвал эмэгтэйчүүд ингээл лаглаагаал шүү дээ тий. Тэгээ стресстэй байхлаар эмэгтэйчүүд бас их иддэг юм байна л да. Стрессээс жоохон хол байхгүй бол ер нь таргалдаг юм байна. Тэгээ нөгөө стрессээ дарахын тулд идэл хоол идэл ингээд байдаг. Тэгээ ер нь бол 6-аас хойш хоол идэхгүй байх нь л хамгийн зөв юм билээ. Тэгээ би шингэн юм их уудаг. Дээрээс нөгөө их ярьдаг одоо ажил хийгээд байгаа учраас ам их цангадаг. Тэгээд хүсөөсөөгөө их шингэн их уудаг. Тэгээд орой 6-аас хойш хоол идэхгүй. Өдрийн хоолоо сайн идэнэ. Өглөө болж игэл жоохон юм идчих юмсан гэж боддог. Зарим үед идэхгүй гарчна. Тань бүр айгуу амраар таргалж үзсэн үү?
Курд орохтой би миний анхны зураг бол маш туранхай штэ. Өөр ингээд шөөсөн зураг байдаг. Тэр үе чинь нөгөө бас нэг өсвөлэн зардаа 11 хилмэл хасцсан байсан үе. Одоо хамгийн сүүлд хэдэн ээлтэй байгаад хасагдсан бай гэхэлэр би 72 таа байж одоо 64 байна л да. Ийм эрүүл болгох бүтээгдэхүүн хэрэглээд байдгүй л дээ. Тэгэхээр нөгөө би бас айдгийн ходоод жоохон муутай учраас тэгээ нөгөө янз бүрийн энэ ходоодоор орж байгаа юмар идж уух юм те тэр бүхнээс л хүн хордно гэхээсээ өмсөж байгаа хувцанаасаа хордох ш, зүүж байгаа юмнасаа хордох ш те нүүр царайнд хэрэглэж байгаа юмнаас хордох ш. Тэгэхээр ер нь ходоодны өвчин энэ тэр гэдэг чинь бол ходоодонд орж байгаа зүйлээр л дамжиж гардаг хүн өөрөө л ер нь бие хордуулдаг юм байна л да. Тэгэхээр яг ингээ улс төрийн өндөр карьертэй за тэгээд 2 хүүхэдтэй тэгээд бас аав ээжигээ асарч хайрлаж халамжилдаг. Ингээд энэ олон ажлыг яаж амжуулаад байна гэд яг энэ амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдээс асуухыг их хүсдэг. Асуугаад би өөрөө үлгэр дуурайл авмаар. Тэгэхээр та энэ зүйлийг яаж амжуулдаг? Өдрийн одоо цагийн хуваар одоо гэр бүлд хэдэн цаг, ажилдаа хэдэн цаг, зөвхөн өөртөө хувийн орон зайгаа үүсгэхэд хэдэн цаг гэдэг цаг төлөвлөлт байгаа юу танд? Ер нь бол аливаа амжилтанд хүрэхэд тодорхой хэмжээний саад бэрхшээлийг давдаг тий. Ямар нэгэн золиос бас гардаг шүү дээ. Тэгэхээр би бас энэ гэр бүлдээ халамж анхаарал тавихгүй байгаа нь манай гэр бүлд бас байдаг асуудал гэхгүй юу. Тэ энэ бол ганцхан надад ч биш энэ хэмжээнд ажиллаж байгаа хүмүүст байгаа асуудал. Тэгэхээр хөртөө бас халамж үзүүлэх ёстой. Гэр орныхаа ажлыг хийх ёстой. Тэ хувцас хунараа угааж эндүүдэх ёстой. Бас хэцүү шүү дээ. Эмэгтэй хүн гэрээ ажил бол нэргүй тэ ямар ч нэргүй ерөөсөө тийм хөндлөлт байхгүй. Тэр хийх ёстой ажил те тэр бол тэгэхээр зэрэг энэ бол аюу том ажил байхгүй. Би бол одоо хүүхдүүд том болцсон доо тэр бас нөхөр сүдэр маань бас энэ ажлыг маань ойлгодогт тэр тэгээд гэр орноо үндсэндээ л бас орхиж яваал та. Тэгэхээр би бас нэг айхтар зөвлөгөө өгч чадахгүй л байна. Өглөө 8 цагтаа уралдаж гараад орой 10-11 гэл орж байгаа хүн 11-ээс хойш ямар гэрээ ажил хийж бүтээх өвдө бушуухан л орон дээр очиод хэвтгэхийг л бодсон шүү дээ. Игч маань бас нэг хашаанд амьдарч байгаа. Тэгээ игч маань бас их тусалж байгаа. Ээжтэй бас үзүүлж исэн тэр халамж тэр тусламжийг манай игч давхар хийж байгаа учраас их зүгээр. Тэгээ ер нь бол одоо их хурлын гишүүн байхдаа бас ээж гэр орондоо бас хангалттай цаг зав гаргаад байж болоод идэг байсан л да. Одоо ингээд нөгөө сайд болсон учраас энэ ажил маань бас үндэ хаягдаад байгаа. Тэгээд бас уучлаарай гэд энэ ташранд гуйя. Хүнийг баярлуулна гэхээр л эрэгтэйчүүдийн толгойд хамгийн түрүүнд цэцэг бодогддог юм шиг байна. Тэгэхээр яг эмэгтэй хүний хувьд те таны хувьд яг хүн зарим хүмүүс тэгдэг штэ чин сэтгэлээсээ хийж өгсөн нэг үйлдэл ч юм уу яг тухайн хэрэгтэй цагт нь хэрэгтэй зүйлийг нөх бол үнэхээр гой бэлэг байдгаа гэдэг. Тэгэхээр таны хувьд бас телевиз үзэж байгаа нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдэд уриалахад ямар бэлэг барих юм бол заавал нэг асуудал үүсэхгүй те хөнхөн хөөрхөн баярлуулж хаалах бол Тэчүүдээ баярлуулах гэж хамгийн түрүүнд набор цэцэг барьдаг байхгүй. Тэгэхээр набор цэцэг бол сайхан л да мэдээж эмэгтэй хүн өөрөө ялдам инхрээ те тэр үднээс эмэгтэй хүнийг цэцэгтэй зүрлдэг эмэгтэй хүнийг цэцэг өгч баярлуулдаг. Гэхдээ миний хувьд бол энэ набор энэ цэцгээс илүү яг өөрөө чинь хэлснээр хэрэгцээтэй зүйлийг нь л одоо болж өгвөл аваад өгчүүлэх зүгээр байдгийм шүү гэж хэлмээр байх юм. Тэгээд бас эмэгтэйчүүд чинь бол ерөөсөө сэтгэлийн урмын амьтад байхгүй юу? Эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө дандаа урмаар тэжээгдчихэдэг. Сайхан үгээр баярлж яадаг тийм учраас үнэхээр бас бэлэг авч өгч чадахгүй тийм амьдралтай хүмүүс бидний дунд зөндөө л байгаа шүү дээ. Энэ бол манай Монголын л нийгмийн нэг хэсэг хүмүүсийн асуудал. Тэгэхээр бид нар бол энэ эдгээр хүмүүстээ бас хэлэхэд бид бол энэ Монголын сайн сайхан ирээдүйн төлөө бас зүтгэж ажиллаж байгаа. Тэгээд бид нар бүгдээрээ ер нь эв нэгдэлтэй байх хэрэгтэй байна. Тэгээд хамгийн гол нь биедээ сайхан урам өгөх хэрэгтэй байна. Эрчүүд маань эмэгтэйчүүдтэй сайхан сэтгэлийн үг хэлдэг баймаар байна. Үнэхээр хайртай бол хайртай гэдгээ чин сэтгэлээсээ бас хэлдэг баймаар байна те. Үнэхээр та нарт таалагдсан эмэгтэй байвал тэрнийхээ төлөө бас
Тэ юу хийж чадхаа бас харуулж тэмцэх хэрэгтэй байна. Тэ тэгээд эмэгтэйчүүдэд өдөр болгон урмын үг хайрлжээ. Тэ тэр хайртай дотны хүмүүстэй ингээд урмын үг хайрлахгүй байна гэвэл эмэгтэй хүн чинь ингээд гунддаг байхгүй тий амархан сэтгэлээр ундаг учраас тэр болгоноос эмэгтэй хүн тэжээгдэж услагдаж авч эмэгтэй хүнийг хэрвээ сайхан харагдуулъя хань нийжлээ тий хайртай дотны хүмүүсээ сайхан харагдуулъя гэвэл ерөөсөө л урмаар нялаа тэгэл сэргээл урам ороод явна сэтгэлээсээ хийсэн юм бүхэн тэр бол бэлэг тий сэтгэлээсээ өгөөгүй нэг сарнаж бэлэг биш л ахгүй тий. Танд одоо ямар бэлэг дутагдж байна? Түүнээс гадна та хайртай ханаасаа ямар үгийг илүүтэй сонсох дуртай байдаг вэ? Эсвэл таны хань чинь танд зориулж ямар үгийг байнга хэлдэг вэ? За бит хоёр нэг би биэндээ хайртай гэдэг байгаад байдаггүй. Тий. Тэгээд манайхан чинь бас сүлдээ ингэж яриад байгаа шүү дээ. Нийслэлийн чи хайраа гэж байгаа салаа явчих юм те. Тэгээ хүүрээ гэж байгаа л хөдөөнийхэн сайхан ингээл амьдрал уртудаа авсан байгаад бах ингээд. Тэгэхээр зэрэг энэ хайраа гэж явхаасаа илүү зүгээр л үнэхээр хань минь те. Чи минь те. Амьдрал минь те. Насны минь хань минь гэдэг ч юм уу. Иймэрхүү үгнүүд бол гоё шүү дээ. Тэгээд би бол одоо тэгээ бодсон чи тийм үг сонсмоор санагдчихж байгаа шиг. Яа бэлэг авмаар байна. Одоо хэрэгтэй байгаа бэлэг л хамгийн гол гэсэн чинь таны хувьд юу өгүүлэгдэж хэрэгтэй байна одоо? Одоо нэг хайхтар өгүүлэгдээд ах юу ах вэ? Тэгээд ер нь бол миний бас ажлыг ойлгоод одоо тэгэл манай нөхөр чи минь урагшаа ингээл ажиллаа хийгээд би ч н одоо чинийхээ ард ингээл асаалттай танк байж л байна гэл ингээл зүтгэл хоёлоо ярилцаал явж байгаа. Тэр л одоо сайхан үг урамл одоо тэгэл илүү цаашаад өгөөрөл тэгвэл надад л илүү бэлэг юм уу даа л гэж бодож байна. Тийм мэдээж бэлэг болгоно л сайхан шүү дээ. Өгвөл аав штэ. Сэтгэлээс өгсөн бол аав штэ. Та сэтгэлээс өгсөн нэг сарнаа ч гэсэн бэлэг гэсэн. Тэгэхээр ер нь ямар цэцгэн дуртай вэ? Сарнаа цэцэг, лили цэцгэн дуртай. За баярлалаа. Тэгэхээр манай бас нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг цэцэгт мэдлэгээний зүгээс танд бас Мартин 8-ны мэндийг хүргээд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргээд бас лили цэцгийг хүргэлтээр явуулсан байгаамаа. Тэгээд танд баярын мэндийг хүргэж байна. За баярлалаа. За. Лили гэсэн лили цэцэг авлаа тий. Лилидээ бас шар лили байгаа тий. Ягаан лили. Манай Эрдэнэ чимэд гишүүн маань эмэгтэйчүүдийнхээ төрсөн өдрөөр за зарим тохиолдолд эрэгтэйчүүдийнхээ төрсөн өдрөөр ийм лили цэцгийн баглаатай бэлэг өгдөг. Бид бас энэ лили цэцгэнд их дуртай болсон. За тэгээд телевиз үзэн суугаа Монголынхаа нийт эмэгтэйчүүдэд тэгээд энэ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартин 8-ны баяраараа сайхан баярлаарай. Тэгээ үнэхээр одоо эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа олон тохиолдлыг бид мэднэ. Тэгэхээр энэ тохиолдол бүрийг багасгахын тулд энэ улсын хуралд байгаа эмэгтэйчүүд, энэ орон нутагт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн байгууллага, төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоотойгоор энэ бүхэн хийгдэх учиртай юм аа. Тэгээд эмэгтэйчүүд, Монголын эмэгтэйчүүд бол үнэхээр бяр чадалтай, тийм ээ, хатан ухаантай, төсвөр төвчээртэй одоо үнэхээр гайхамшигтай ийм хүмүүсийн одоо энэ эмэгтэйчүүдийн одоо энэ шаргуу ажил, энэ шаргуу сэтгэл тий энэ эцэс төгсгөлгүй хайрын одоо үр дүнд эрэгтэйчүүд маань бас амжилтанд хүрж явдаг. Тийм учраас чадaltaй эрийн ард зайшгүй одоо тий гайхалтай эмэгтэй нуугдаж байдаг юм аа гэж. Тэгэхээр эмэгтэйчүүд та бүхнийхээ сайн сайхан ирээдүй бас гэрэл гэгээтэй болно. Эмэгтэйчүүд бас сэтгэл хангалуун амьдрах тийм цаг хугацааг бид бас хамтдаа харах байхаа гэдэгт итгэл дүүрэн байна. Та нар маань сайхан баярлаарай. Хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөл бүхний дээдийг өргөн төвшүүлж байна. За баярлалаа. Тэгэхээр Монголын бас маш олон хүчирхэг эмэгтэйчүүдэд зориулсан чин сэтгэлийн мэдлэгээ төвшүүлсэн танд баярлалаа. Тэгээд мэдээж та өөрийнхөө амьдралд ногцсон олон сайхан дүрийг бас бүтээгээд амьдрал гэдэг хуудсыг тий номыг дуусгах гээд мэдээж Баян Сэлэн гэдэг сайхан томоос том хүн болгон мэддэг тийм сайхан
олон бот номтой болохыг хүсэж байна. Тэгээд бас дахин баярын мэндийг хүргэе. Урилгыг манд хүлээн авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Тэгээд ном гэснээс би бэрхшээл болгоны ард бэлэг байдаг юм шүү гэдэг ийм өөрийнхөө туулж ирсэн бас амьдралын энэ хугацаанд бас суралцаж ухаан манд хэлсэн тэрдгээр зүйлүүдийг шингээсэн ном бичиж байгаа. Тэгээд удахгүй хэвлэлтэнд гарах байхаа. За баярлалаа. За баярлалаа. Ямар ч таны номыг бид бүхэн ямар ч шинтэн унших болно. Тэгээд сайхан баярлалаарай. За сайхан баярлалаарай. Та бүхэндээ бас баярын мэнд хүргэе. Манай нэвтрүүлгийн нэр маань Гэлээ хатан байгаа. Тэгэхээр таны хувьд бас яг амьдралын дөрүүдтэй бас хатан шиг байхыг хүсэн өрөөжөөд ингээд өнөөдөр үзэгч та бүхэнтэй Барилга хот байгуулалтын сайд Баян Сэлэнг уулзлаа. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Баяртай.